Солонгос улсын үндэсний өнөт өв болсон бахархал болсон. Одоо нөгөө та хэдэд харуулах гэдэг Жэжүү адуун дээр хүрэлцэн ирсэн байна. За түрүүн бол би хэлсэн. За 1986 онд бол одоо энэ Жэжүү адууг улсынхаа 347 дугаар одоо ийм үнэт өвд бүртгэж авсан юм байна. За 347 гэдэг нь түүнээс өмнө одоо 1 дугаар дээр цэцэг ч юм уу, 2 дугаар дээр мод ч гэдэг юм уу тийм ээ. Ингээд яг 347 дугаар дээр бол одоо энэ Жэжүү адуу бол Солонгос улсын хосхоо үнэт өв мөн болохыг нь одоо улсаасаа баталж одоо ингээд нэгэсэндээ бол одоо манайхаар хэлэхэд бол дархан цаацд болгосон гэсэн үг. За ингээд одоо энэ Жэжүү адууг энэ хойно харагдж байгаа хаалаасаа уулынхаа арга бэлд ийм газар бол одоо ингээд улсаас нь бүр захирамж гаргаж ингэж одоо дархалсан ийм адуу юм байна. За тэгээ нөгөө Жэжүү адуунууд маань одоо яг энэ байна. Одоо манайхаар бол одоо нөгөө тагшиг бид нар бол одоо хустай нуруунд ирсэн байна гэж ойлгож болно гэсэн үг. За ийм адуунууд байна. За тэгээ зүсний хувьд бол одоо хээр ер нь бор зүс бол бас нэлээ илбэг байд юм байна. За тэгээ энэ Жэжүү адууны яг үүсэл хөгжил бол одоо бүр одоо эртний хадны сүг зургаас бол энэ Сөүл арал Жэжүү арал энэ ойролцоо бол амьдарч исэн хадны сүг зургнаас бол одоо бас адууны дүрс илэрж исэн юм билээ. Тэгээд одоо түүнээс дараа одоо Гүрэн улсын үед хаа эзэндээ их газар руугаа одоо Жэжүүгээс тийм одоо Жэжүү адууны маш сайн одоо азраг өгж явуулж исэн гэдэг ийм баримт хүртэл байд юм билээ. За тэгээд 1376 онд бол одоо Юан гүрний үе, Хувлаа хааны үе гэсэн үг. Энэ үед бол 160 ийм Жэжүү адууг 160 Монгол адууг энэ Жэжүүд авчирч одоо энэ нутгийн уугуул адуутай одоо үржүүлэхт оруулсан гэсэн үг. Тэгээд одоо үүнээс л одоо Жэжүү адууг үүсэлтэй гэж одоо бас өөрсдөө хүртэл ярьдаг. Тэгээд ерөнхийдөө одоо Монгол адуунаас үүсэлтэй гэж ярьдаг. За ерөнхийдөө би хааны хувьд бол харахад бол манайхны нэг шүдлэн хавцал юм одоо тийм ээ. Шүдлэн яг Монгол адуун дотор нэг шүдлэн адуун шиг л хэмжээтэй биетэй ийм одоо уугуул солонгосчуудын уугуул адуу бол энэ Жэжүү адуу байна. Тэгээд сүүлд одоо мэдээж энэ Жэжүү адуу ч юм бол өмнө нь бол эндээ бол одоо энэ арал бол ингээд битүү юу байгаа. Уултай, модтой, устай ийм учраас тухайн үед бол хүмүүс бол хэрэгцээндээ мэдээж адууг бол одоо унлага эдлэгээ за тээвэр ийм бүх зориултаар бол ашигладаг байсан гэсэн үг. За тэгээд ажил дүрчлэлтийн үе буюу Солонгос улс ч одоо Японы дархлаас гараал одоо ингэж ажил дүрцсэн юм орон. За тэгээ 1986 онд бол одоо Жэжүү адуу устдаж үгүй болох аюулд орж байгаа юм байна. За нөгөө эн чинь нөгөө унлага эдлэгээ, үл дүржилт, янз бүрийн ачаа бараа зөөх энэ юмд нь бол адууны хэрэгцээ бол маш бага болсон. За тэгэнгүүт л одоо яг ингээ 347 дугаар хамгаалтанд авсан захирамж гаргасан ийм одоо адуу бол одоо энэ Жэжүү адуу юм байгаа.